Сарлагыг Төв Азийн өндөрлөгт оршдог Афганистан, Бутан, Монгол, Орос, Хятад, Энэтхэг, Киргиз, Тажик, Балб зэрэг орнуудын уулархаг нутгуудад голлон үржүүлдэг. Дэлхийд 14 сая орчим сарлаг байна. Монгол улс сарлагын тоо толгоогоор Хятадын дараа 2 дугаарт орж байна. Манай улс нийт 600 мянга орчим сарлагтай бөгөөд нийт сарлагын зөнхлөх хэсэг нь Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсын савнуудгаар далайн түвшнээс 2000 м-ээс дээш уулын өндөр бүсэд эдээшин дассан байдаг. Монгол улсын нийт сарлагын 90% Хангай болон Баруун бүсийн 7 аймагт үржүүлж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт төсөл нь Архангай, Баян хонгор, Завхан, Баян өлгий, Ховд, Овс, Говьлтай аймагуудад сарлагын хөөврийн нэмэгдсэн өртгийн сүлжээг хөгжүүлэхээр ажиллаж байна. Төслөөс хийсэн сарлагын зүсний судалгааны дүнгээс харахад хар зүс 63%, бор зүс 14%, хөх зүс 8%, цагаан цайвар зүс 7%, тарлан зүс 8%-ийг тус эзэлж байна. Сарлаг нь Монгол малын хурж идээшилдэггүй таг, тайгын бүслүүрийн байгалийн бэлчээр сайн дасан зохицож идээшилдэг учраас намдор газрын өвс, ус тэгш бэлчээрийг бусад малд ашиглах боломж өгдөгөөрөө бэлчээрийн сэлгэлттэй, байгаль дээлтэй амьт юм. Сарлаг урт өтгөн, саваг, сүүлтэй, ноолур ихтэй, сахлаг үстэй, хөлс тосны гуурс, цөөнтэй, сэрэг зузаан арьстай учир биеийн дулааныг гадагш алдах нь бага, хүйтэнд гой төсвөртэй амьт юм. Сарлагын үс ноолуур, саваг, сүүлний үс хялгас нь улирлын онцлогоос шалтгаалan шинэчлэгдэн халуун хүйтний улиралд биеийн дулааныг зохицуулж байдаг. Эрдэмтдийн судалгаагаар сарлагын үсний гуйжилтанд тэдний нас хүйс, тарга хүч, эрүүл мэндийн байдлаас хамаарч 3-аас 6 сард явагддаг байна. Сарлагын хөөвөр нь гуйцсны дараа зуны цагт их биеэр тачир гялтгансан өнгөлөг сор үстэй байх тул өссөн бүрхүүлээ нэмгэн хөнгөлсөн байдалтай харагддаг. Бие махбодын физиологийн үйл ажиллагаа гадаад орчны нөлөөллөөр сарлагын өсөн бүрхүүлийн хамгийн нарийн зөөлөн ноолуурын үс нь эхлээд хөөрдөг байна. Сарлагыг самнах хугацаа нь малын тарга хүч, цаг агаарын байдлаас хамаарж цөөн хоногоор эрт орой байж болох боловч нас бий гүйцсэн том үхрийг 4-р сард багтаан самнах нь тохиромжтой. Учир нь энэ үед хялгасан сулраагүй байдаг тул ноолуурлаг хэсэг нь илүү байдаг. Харин бярууны хөөвөр орой сулардаг тул 5-р сард багтаан самнах нь тохиромжтой. Сарлагыг самнахдаа салхи багтай нөмөр газар самнавал тохиромжтой бөгөөд нас бий гүйцсэн том сарлагыг босоогоор нь бярууг тусгай дэвсгэр дээр унгаж самнана. Самнахдаа хүзүү, дал, бөөр, гуй, хэвлий гэсэн дараалалаар самнана. Сарлагыг самнахдаа үсний ширхэгтийг дагуулan самнах бөгөөд хэтих дарж самнавал малын арьс гэмтдэг байна. Сарлагын хөөврийн бэлтгэлийн чанарыг дээд, 1, 2 дугаар зэрэг гэж ангилдаг. Сарлагын нас ахих тусам хөөврийн ширхэгтийн голж бүдүүрч ширхэгтийн урт богиносно. Иймд хамгийн нарийн бөгөөд урт дээд чанарын хөөврийг бага насны сарлагаас бэлтгэх боломжтой юм. Сарлагын бяруунаас 400-аас 450 г, шүдлэнгээс 700-аас 750 г, нас гүйцсэн сарлагаас 400-аас 500 г, бухнаас 700 г хөөвөр гардаг байна. Боловсруулах үйлдвэрт малчтын гар дээрээс бэлтгэгдэн ирсэн хөөвөр нь ангилан ялгах, угаах, хялгас ялгах, эерэх, сүлжих, оёх, гүйцэтгэн боловсруулах дамжлагуудаар дамжин эдсийн бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт очдог. Хөөвөр нь уян зөөлөн чанараараа ямааны ноолуурын дараа ордог үнэт түүхий эд юм. Сарлагын хөөврөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дулаан хадгалах, эскэрэлт тэсвэрлэх чадвараар ямааны ноолуурын бүтээгдэхүүнээс илүү юм. Агаарын солилцоо сайтай, уян зөөлөн бүтээгдэхүүн учир өмсж эдлэхэд нэн тааламжтай сэтгэгдлийг төрүүлдэг. Үүнээсээ шалтгаалаад олон улсын зах зээл дээр нэр хүндтэй бүтээгдэхүүн болох магадлалтай байгаа юм а.